За тэгвэл захин анхаарах зарим зүйлс байна. За миний олж харсан туршлагаар бас анхаарах зүйлс хид хідэн зүйлс бас байгаа юм байна. За үзэгч ба сонсогчдын талаар анхаарах хідэн зүйлс бас байна. Яг тэгвэл бид нар ингээд хүмүүс зориулсан лайв хийдэг. Тэр үед яг хүмүүс маань бас за эхнийх нь болохоор за 5 борын ард хүмүүс бий. Яг тэднийг урдаа байгаа мэт харилцах хэрэгтэй. Эндэр дээр ихтэй үйлчлдэг хүмүүс буюу пастор ахлагч нар маань яг эндэр дээрээс айгүй сайн сургаал яг заах боловч яг лайв гав ганцаараа ингэ ярих мэт эвгүй байдаг үс байдаг бас. Тэгээд дээр нь бас энэ лайвыг үзэж байгаа хүмүүс бол бас жинхэнэ хүмүүс яг үзээ сууж байгаа гэдгийг бас ингээд тэрийг ойлгоод бас яг урдаа байгаа юм харилцаж тэгж сургаал номлол хөрвүүлэх зүгээр юм байлээ. За хоёр дахь нь болохоор хоёроос дээш камертай тохиолдолд ярьж байх үедээ зөв камер руу харах. За хоёр камер ба түүнээс дээш камертай байх. Буруу камер бол камер руу биш хажуудлын камерыг өгсөн багт хажууд тийш хараа яриад байх бас гэсэн үг. Тийм учраас камер руу харж агаад яг үзэгчтэй хийх зүйлийг нүдээр харж агаад хийлүүлэх илүү хүмүүст хүрэх болно. За гуравт нь болохоор хэлэх зүйлээ сайн зөв ойлгох. За онлайнд таны бичсэн эсвэл хэлсэн зүйл үлдчихдэг. Дараа нь арилгаж болохгүй. Тийм учраас хэдийгээр тийм учраас ярьж байгаа зүйлсээ маш сайн бодолтой янз бүрийн сул үг эсвэл тийм хүмүүсийг гомдоожлох буруу үгс хэрэглэж бас болохгүй. Заримдаа ингээд бас хошигндог те хошигнолн заримдаа буруу хүмүүс тусдаг учраас тэрийг бас их сайн ойлгож харилцах хэрэгтэй байна. За дөрөвдөх нь болохоор за боломж гарвал онлайн байгаа хүмүүсээс асуулт асууж харилцах, тэднийг бас оролцуулах хэрэгтэй байх нь шүү. Магадгүй кол авч болно, яриа авч болно утсаараа тий. Эсвэл хүмүүсийн асуусан асуултанд тэр доор нь хариу өгөх гэх мэтлэн нөгөө хүмүүстэйгээ харилцахад аль болох өөрийгөө зориулж ажиллаарай. За тэгээд дараагийн анхаарах хэрэгтэй зүйл нь болохоор зохиогч ирэх гэдэг зүйл байна. За энэ дээр бол айгүй олон асуудал гарч ирдэг. За ялангуяа Монголд бол тий. За цуглаанууд яг хэрэгжилж байгаа дуу аяыг зохиогч ирэхтэйгээр хэрэглэхийн тулд дурдах хэрэгтэй. За гадагшаа Америк ба Сингапурт эсвэл өөр улсуудад магтан дууг дуулахын тулд тухайн дууг зохиосон тэр цуглаан эсвэл уран бүтээлчд бас лицензний мөнгө гэж төлдөг. За энэ бол яг бодтой. Жишээлбэл Сингапурт байгаа цуглаанууд Hillsong-ийн зарим нэг дуунуудыг дуулахын тулд зөвхөн нэг жилийн турш тэр дууг дуулахын тулд 8500 Америк доллар төлж байж тухайн дууг дуулах лицензийг бас авдаг байгаа. Тэгээ өөр дуунуудыг хэрэглэхийн тулд бас өөр зохиогч дахиад мөнгө төлнө л гэсэн үг. Тийм учраас энэ дээр бас зохиогчийн эрхийг бас хүндлээд уран бүтээлчийн нэрсийг дурдах байна. За фото зураг бас видеог бас зөвшөөрөлтөй хэрэглэх хэрэгтэй. Тийм учраас хин нэгний авсан дүрсийг авахын тулд доор нь тайлбар дээрээ заавч оруулахгүй бол бас айгүй муухай тийм зүйл байгаа. За тэгээ сүүлийн үед энэ Facebook ба YouTube бас дээр нэмээд Google Drive зөвшөөрлгүйгээр хийсэн видеог маш амархан барьж авдаг, бас блоклдог болсон. Тэр байтугай таныг бандна гэдэг мэн те хэсэг хугацаанд та лайв хийх боломжгүй болно гэсэн үг. За жишээлбэл би энэ бол яг болсон явдал. Би Hillsong-ийн нэг зүгээр лайв хийхийнхаа өмнө ингээд тавиад орхисон байхгүй. Тэгээ 5 минут ингээд хүмүүсийг хүлээлгээд ингээд countdown тавьсан. Ард нь Hillsong гэдэг зүгээр л шүү дээ. Тэгээд тавьсан байсан чинь дараа нь намайг Hillsong юуныхаа Facebook компани та ингээд зөвшөөрлгүй яасан манай үйлчлэгийн нөхцөлийг зөрчиж учраас таны 30 хоног бандж гинэ гэдээ би одоо 30 хоног лайв хийж болохоо гэсэн. Тэгээ би одоо яахаа бас сайн мэдэхгүй л юм. Тийм учраас энэ дээр бас ингээд манайхан бас сайн анхааралтай байх хэрэгтэй байна. За дөрөвт нь Монгол дуугч гэсэн зохиогчийн нэрийг дурдах слайд нь бас оруулах хэрэгтэй. За дууны үг гаргахад ялангуяа их харагддаг. За Монгол итгэгчдийн зохиосон дуу олон байдаг. За тэр дууны ая ба үгийг зохиосон хүний нэрийг тэр баруун юм зүүн доор нь жижигхэн бичээд тий дууныхаа нэртэй хамт ингээд бичвэл бас айтайхан байдаг. Тийм учраас манайхан зохиогчийн эрх дээр бас
хүндэтгэлтэй хандаад мөн бас зөвшөөрөлтөөр хэрэглэх нь байна шүү. За би та бүхэндээ нэг за эдгээр линкүүд бол үнэгүй зохиогч ирэхгүй фото, видео татах сайтууд байна. За фото зураг бол манайхан маш хэрэгэлдэг тий. Англи хэл дээр учраас та заавал англи хэл дээр хайх хэрэгтэй. Утасх юм бол фон гэж хайх хэрэгтэй. Утасх юм бол бичиж гарч ирэхгүй. Тийм учраас хэрэгтэй байгаа дүрс ба фото зураг зөв нэрийг нь хайгаад тэгээд хэрэглээрээ. За Google-ээс шууд утасгаж хайгаад гараал ирэнгүүт нь авчиж бас болохгүй. Тухайн зургийг бас хин нэгэн дарсан байж таараа бас авсан байж таараа. Тийм учраас энэ дээр бас манайхаа анхаарах нь шүү. За видео дүрсэн дээр бол бас амархан дүрснүүд бас байдаг шүү дээ. Жишээлбэл байгалийн дүрс, урсгал дүрс, эсвэл цагны дүрс ч юм уу. Эдгээр дүрснүүдийг та бүр яг энэ сайтуудаас татчих авах юм бол ямар нэгэн асуудал гарахгүй. За графикчдын хувьд хэлэхэд вектор графикийн бас нэлээд олон үнэгүй сайтууд бас байна. За биемний хувьд Victizi, FreePic хоёр бол үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Яа гэвэл эндээс яг хэрэгтэй байгаа вектор графика би татаж аваад задлаад тэгээ үйлчлэлтэй бас хэрэгэлдэг байгаа. Энэ маань нөгөө талаараа бас нэг тийм санаа зовох юмгүй амар байдаг, тийм хулгай хийсэн юм шиг мэдрэгддэг. За тийм байна манайхаа. Тэгэхээр энэ сайтуудын нэрсүүдийг зургийг аваад ч юм уу эсвэл скриншот хийгээд эсвэл дараа нь YouTube-ээс ороод үзээрэй.